хичээлийн үзүүлэн файлыг ер нь ямар хуу дарааллаар яаж бэлддгийг багш нь яг ингээд алхам алхамаар хийж үзүүлье. За энийг эхлэхийн тулд ерөөсөө л яг энийг ингээд дагаад хуулаад хийчихнэ гэсэн үг. За ингэхээр энд холдохын тулд бүр нэг секшн үүсгэж байна. Юу секшн. За энийхээ нэрийг багш нь ингээд өөрчилж өдөө. Жишээ гэдэг өөрчилж. За шинэ слайд нийтлээ. Хичээлийн үзүүлэн файлыг бэлдэж эхлэхээс өмнө багш нараа заавал хамгийн дөрөв нэг юм шалгаж өгөх хэрэгтэй. Энэ дизайн гэдэг рүү орж байгаа цаасныхаа хэмжээг шалгаж өгөх хэрэгтэй. За цаасны хэмжээ чинь нараа wide screen байх хэрэгтэй шүү. Заа юу. Зарим багш нарын хувьд болохоор энэ стандарт гэдэг энэ 4x3 гэсэн энэ хэмжээгээр хийчихэр нөгөө дэлгэцээ дүүргээд харахаар хоёр талдаа юм хар ингээд дутуу харагдаад дээ шүү. Тэгэхээр энэ wide screen ингээд сонгоно. За ингээд цагаан дэвсгэртэй байна. Гэтэл бидний энэ цааталтай юм цэнхэр зурагтай байна. Тэгэхээр бэкграундаа цэнхэр зургаар ингээд дүүргэж өгье. За ингийн тулд энэ араа бэкграунд гэснийг сонгохоор угаасаа энд ингээд тохируулгын энэ цонх гарч ирдэг. За эндээс энэ араа зураг болон одоо текстээр дүүргэх гэснийг сонгоно. За ингэчээд энэ dot-ийн энэ insert from энэ хэсгээс файл гэдэг дээр дараад энэ одоо бид нэр фон болгож өгөх зураг сонгож оруулж ирнэ. За энэ фон гэдэг миний зураг энд байж байна. Ингээд оруулаад ирчихнэ. За одоо бүгдээ хамгийн ихний слайдыг хий. За энэ болохоор энэ 44-тэй энэ 14-тэй байна тийм ээ. За одоо тэгвэл энийгээ insert insert picture гэснийг дараад энэ зургийг оруулж ирнэ. Яг л хичээлээ та хэдмээ нөгөө багш нэг 7 алхам хэлсэн шүү дээ. Тэрний одоо 7 алхмын дагуу хийх юм бол эхлээд бол ингээд төлөвлөгөөний дагуу хийчихэд хэрэглэгдэх зургуудаа бүгдийг эхлээ ингээд бэлдээд авчих хэрэгтэй. Багш нь бол яг хэрэглэгдэх зургуудаа ингээд бэлтчихсэн байгаа. За ингээд юу оруулаад ирээ. Зураг. За тэгээ зургаа энараа одоо ингээд нэлийн дүүрчлээ тий би жоохон болгож байгаа. Тэгэхээр энийгээ та нар ингээд яг пропорцийг алдуулахгүйгээр пропорц гэдэг нь урт өндөр өргөнийх нь энэ харьцааг алдуулахгүйгээр жигэд ингэж багасгаж томруулахын тулд энэ shift товчийг гараас дараад маусныхаа зүүнтэй ингээд татах юм бол ерөөсө пропорц нь алдагддаггүй байхгүй юу? Яг урт өргөн хоёр нь жигт ингээд. Зарим багш нарын хувьд болохоор хитрхи дээш нь сунгаж татаад хитрхи хажуу тийш нь ингээд сунгаа зургийнхаа пропорцийг алдуулаад идэв. За ингээд зураг оруулаа. За эхнийх нь ингээд хийжлээ. Дараагийнх нь текст болохоор За insert text box тавьчих. За гараас A9 нь Ctrl A-ийг дараад ингээд төвчүүлчихдэг шүү. За тэгээд эндээсээ 14 гэснийг сонгочихно. За эхнийхээ ингээд хийчлээ. За 20 дахь слайдаа хий. За 20 дахь слайд маань монгол хэлний цагаан толгой хэдэн үсэгтэй вэ? Corporate 36 та. За энэ 32 65 байна тий. Ийм зураг ашиглагдаж байна. За одоо хийчлээ. Тэгэхээр энийг шууд duplicate хийчихье. Тэгээ монгол хэлний цагаан толгой чинь яаж тиймэрхүү цагаартай лээ. Ингээ заяа багш нь арай юугаа жоохон хялбар болохын тулд энийгээ явна штэ жоохон цаг хэмнэхэд бол энэ зургаа ингээд яг ижлэн хийж байгаасаа энийгээ би зураг болгоод авчи. Тэгэхээр юу ич snip-ийг ашиглаж байна. Snip түүлээ. Ашиглаад яг энэ зургаа ингээд авчи. Тэгэхгүй дахин дээшгээ нөгөө нэг ингээд хараад гараа юу цаг алдчихаа. Учираас энд ингээд тавьчих. За энийг жоохон багасгаад энэ тал тавьчих. За энэ монгол хэлний цагаан толгой хэдэн үсэгтэй вэ гэж байгаа тий. За энийг одоо хоошоо зэрэгцүүлсэн байна тийм ээ. Хоошоо зэрэгцүүлээд гэсэн байна. За тэгээд энэ болохоор шрифт нь 36 байсан тийм ээ. За шрифтээ 36 дээр тохируулъя. Yung шрифтийн өндөр. За 36.
За ингэж. Тэгээд энэ 6 энэ дээрээ тавьчих. За одоо 6 оруулаад ирье. 6 ингэж оруулахын тулд шууд энэ дээрээ бас зургийг ингэж шууд change гэж дарж болно. Энэ тухайн зурган дээрээ дарж гаад маусныхаа барууныг дарахаар энэ надаа change гэж picture. За эндээсээ зайл зураг оён зураг байна. За энэ зураг маань ингэж ороод ирлээ. Ингээд бас шууд солиод ингэж ичэн. За тэгэхээр энэ зураг маань дугуй хэлбэртэй байна тийм ээ. За дугуй болохын тулд энэ зурган дээр 2 товш. За 2 товшгоор янаараа формат гэсэн тав бидэг чинь энэний энэ хойно энэ crop. За эндээс яг ямар хэлбэрээр тайрах уу гэдгийг сонгож өгнө. За би дугуй хэлбэр гэж байгаа учраас энэ дугуй oval эзнийг сонголоо. За 6 ямар ч гэсэн юм болгочлоо. За одоо энэ ард талд нь нэг юм улбар шар дэвсгэр байна. За энийг оруулж ирэхийн тулд янаа inserts руу ороод shapes гэдгээс мөн oval буюу дугуй гэдгийг сонгоод за энэ хардаа бүснараа. Одоо мөн энийг ингээд бас л томруулахдаа энэ shift товчны хослолтойгоор ингээд чирэх юм бол бас жигд ингээд юу яадаг шүү дүрсийг томруулахдаа. За энэ цаагуур нь ингээд орчоод байна тийм ээ. Тэгэхээр энэ зургийг энэ дүрсэн дээр нь гаргахын тулд энэ тухайн дээр нь гаргаж байгаа зургаа сонгож жогоод маусныхаа барууныг дараад энараа bring to front гэсэн энэ сонголтыг сонгож өгнө. За тэгэхээр энэ дээр нь гараад ирж байгаа. За юу ингээд зүчээ. За ингээд зүчлээ. Одоо тэгээд энэ улбар шар өнгөтэй байна. Тэгээ улбар шар болохын тулд мөн энэ цэнхэр фон дээр маусаа 2 тавьчих. За тэгэхээр энэ формат гээд ер нь ямар нэгэн дүрс муу эсвэл одоо зураг сонгосон тохиол өөрчлөлт хийхин тулд тэр тухайн зураг юм уу дүрсэн дээрээ дарахаар л энэ формат гэдэг энэ тухайн дүрсийг ингээд төвчүүлэх юмнууд нь гараад ирдэг байхгүй. Төвчүүлэх гинэ хэлбэржүүлэх командууд нь гарч ирдэг. За одоо бидний энэ жишээн дээр одоо би энэ цэнхэр фоныг оранж өнгөтэй болгох гэдэг. Тийм улбар шар өнгөтэй болгох гэдэг. За тэгэхээр улбар шар ингэж зүчээ. За энэ гадна талд нь юм цэнхэр хүрээтэй байна. Энд бол цэнхэр хүрээг байна тийм ээ. Хүрээг нь болиулахын тулд энэ хараа shape outline гэдэг дээрээ дараад энэ no line гэдгийг ингэж сонгочдөг. За одоо 35 үсгтэй гэж байна. За энэ за ингэж байдаг шүү. За энийг хувилахын тулд энэ хараа заавал ингэж тавх маусны баруун дараа copy гэдэг ахгүйгээр шууд ингэдэг өөр төр контролыг дараад тэгэхээр энэ хараа нэмт тэмдэг болчихж байгаа курсорч. Тэгээ шууд доош нь чирхээр хувилагддаг байхгүй юу. За ингээ хувилгачлаа. Одоо би энэ 35 үсгтэй гэж бичих гэж байна. 35 үсгтэй. За одоо тэгээд энэ үсгэн жоохон том байсан тийм ээ. 35 гэсэн тоо 60 болсон. За 60 болгочлоо. Тэгээд шар өнгөтэй гэж. За ингээд тэгээд болд болгоч. За ингээ 35 үсгтэй гэсэн энэ хэсгийг бол ингээ хийчлээ гэсэн үг. Тэгээ энийгээ устгах. За 2 дахь слайдыг хийчлээ. За 3 дахь слайдыг. За энийгээ хувилж идөө. Яг бол текстнийх нь юу хэрэг болох вэ? За энэ дэш нь ингээ зүүчээ 35 үсгтэй гэдэг маань хэрэг болж байгаа учраас. За энэ нэг юм үүлний юутай болохоор жоохон ойролцоо болох гээд үүлний хэлбэртэй шип авсан. За тэгэхээр тэрийг оруулахын тулд мөн л insert руугаа ороод энэ шип дүрсгэдгээсээ энэ үүлний хэлбэртэйг сонгох нь. За тэгээд өнгөн ногоон өнгөтэй байна. За би яг энэ ийм ногоон өнгөтэй болгоё. Тэхийн тулд ингэн хардаа энийгээ сонголоо. Энэ дүүргэлтийн өнгө гэдэг нь фил гэдэг байхгүй. За эндээсээ энэ eye dropper гэдэг. За энийг ингээд дарцгаар шууд энэ өнгө маань энэ дээр гараад ирдэг байхгүй юу? За одоо энэ гадна талын хүрээ байхгүй. Хүрээг нь арилгахын тулд shift outline гэдгийг сонгоно. Тэгээд no outline гэдгийг сонгочно. За тэгсэн энэ нэг цэг нь ийшгээ жоохон байна тийм ээ. Тэгэхээр энэ шар юм дээр нь шар энэ цэгэн дээр нь дараад иш нь ингээд зүүчдэг. Тэгээ энэ жоохон ийшээ багш байна. Энийг ингээд голлуулчих. За одоо бүгдээрээ зураг оруулж ирээ. За мөн insert tab руугаа орлоо. Picture гэдгийг сонголоо. Нөгөө зургнуудаасаа бүг. За ингээ ороод ирчлээ. За энэ зураг маань болохоор ийм хэлбэртэй байгаа тийм ээ. За одоо энийгээ тайрахын тулд мөн л өмнөхтэйг ажиллах. Энийгээ зурган дээр 2 товшлоо. Зүүн дээд болонтойгоо crop-ыг авлаа. Эндээс нэг ийм арай дугуй биш арай нэг өөр хэлбэртэй байна. За энэ байх шиг байна. Энийг сонгочих. За тэгэхээр энэ харагдаж байгаа зү.
За зураг маань жоохон юу яач энийг ингээд жоохон багасгач. Тэгээ нэг жоохон өндөр угаасаа цаанаасаа жоохон татаад оруулсан зураг юм шиг. Жоохон юм болгочих. Нэг энэ жижигрүүлээд ингээд тавьчих. За тэгвэл энийг юм ийшээгээ эргэсэн байна тийм ээ. Тэгэхээр энийг нэг ингээд тавьчих. За энийг хийчлээ. За ингээд хадгалчаад. За одоо энэ 35 үсгээ ингэж бичиж өгье. 35 үсгээ. Энийг нэг жоох ингээд богиносгож бас болдог ингээд хоош маш юу яагаад. Энэ арай жоохон хоош болохгүй бол арай л том болчих. За одоо үсгээ бичиж эхлэе. За тэгэхээр insert руу орлоо. Үс текст бичих бокс авлаа. За энэ дээр за энэ үсгээ ингэ биччихлээ. За одоо энэ мэн болохоор хэлбэржүүлээ эхлээд. Болттой байсан. Тэгээ 28 байсан. Шрифтийнх нь өндөр. За ингээд нэг ингээд юугаа бэлдээд тавьчихна гэсэн үг. За одоо тэгэнгүүтээ нэг ингээд энэ ихний нэг игнэнд болохоор нийтдээ 7 үсэг байхаар хоошоогоо 7 үсэг, доошоогоо ингээд 5 мөр байхаар ингээд тооцоолъё. Тэгэхээр энийгээ 7 хувилна гэсэн үг. За хувилгатай хийсэн тийм ээ. Контролыг дараад шууд маусныхаа зүүнийг чирээл ингээд хувилчихна гэсэн үг. За ингээд 7 байчин тий. За тэгэхээр би ингээд за энэ хамгийн хойдлоос үсэг маань хэр зайд байх уу гэдгийг эхлээд ингээд тохируулчихна. За миний үсэг нэг урдлаасаа нэг ерөнхийдөө ийм тэгсгэрнээ дунтлынхын зайн ингээд жигд байх хэвээр үсэг хоорондын зайн. За одоо энийг ингэж тохируулъя. Тэхийн тулд энэ хардаа эднэргээ ингээд энэ айл нэг газар ингээд маустай ингээд дараад ингээд чирээд ингээд бүгдийн зэрэг тэмдэглэж чинь. За ингэснийхаа дараа энэ хараа home tab сонгогдсон байх хэвээр. Ингээд хоош нь гүйлэх. Тэнгүүт нэр orange гэж байгаа. Энийг доош нь энэ жижигхэн сум дээр нь дарна. За инхээр энэ хараа align гэд байж байна. За эндээс энэ хараа доошо гүйлгэрээ. За нэг хэцүү нэртэй distribute horizontal гэдэг энэ зургийг ингээд харчихсан юм энэ жоо хэлээ. Энийг ингээд сонгонгууд яг нөгөө мөрийнхаа дагуу буюу X тэнхлэхийн дагуу жигд ингэж гоё хоорондох зайн ижилхэн болдог. За ингээд яг хоорондох зайн ижилхэн хэрнээ энэ үсэг дор байна тийм ээ. Тэгвэл би энийг дээш нь яг зэрэгцүүлэх ёстой. За ингээхийн тулд мөн л нөгөөдгөө төвчүүлж агаад ахаад энэ руу arrange энэ хараа top legend. За ингээр ингээд жигд толчлоо тийм ээ. Одоо бүгд жигд толцсон. Тэгэхээр энийг ингэн ийм олон одоо ажиллагатай юм хийхдээ илүү бид нэр ажлаа хөнгөрчлөхийн тулд ингэ хийсэн байна шүү дээ. За энийг ингээд групплчин. Тэгээд энийг одоо доошгоо хувилчин. 5 хувилна тийм ээ. 1 2 3 4. За тэгэхээр миний үсэг одоо иймэрхүү зайтай хамгийн доотлынх нь хэмжээ болохоор за иймэрхүү барилтаа байна. За тэгвэл би одоо энийг бас жигд энэ зарим нэг хоорондоо юу хийсэн юм шүү дээ. Нөгөө л түрүүнийхээ аргыг ашиглана. За инглээ. Одоо ингээд бүгдийг тэмдэглэжлээ те. Home tab-ныхаа orange гэдэг рүү орлоо. За алгийг нэгдэг рүү орлоо. Энэ араа мөр хоорондын одоо эсрэг болохын тулд энэ нөгөө өмнөхийнхээ эсрэг энийг энэ зургийг харж байгаа л. За жигтгэн болчлоо. За одоо энийг би зарим нь жоохон хоошоо уршаа гүйцэн бийж магадгүй. За энийг би тэгвэл хоошин зэрэгцүүлэлт хийгээд гоё шахъя. Мөр хоорондох зайн ижлэж энэ араа. Баруун тийш нь зэрэгцүүлэлт хийх гэж байна шүү дээ. Эсвэл зүүн тийш нь ч юм айл нэг зэрэг. За зүүн тийш нь хий. За тэгэхээр ингээд бүгд ингээд жигд юм гоё болчихж байгаа зү жигд. Тэгэхээр энэ саяны энэ юу бол бидний ажлыг айгүйх сайн хөнгөвчлж өгдөг. За одоо ингээд энийг бүгдийн сэлэгтэлчээ. Ингээд групплчээ. Амар дараа нь зөөж өмхөд айгүй амар идэхгүй ингээд групплчин. За тэгээ энийг нэг жоохон доошлуулчих ингээд бөөнөр нь жигд. Групплчул ингээд доошоо дээшээ зөөхөд амар идэхгүй юу нэг. Тэгэл яг би ингээд энэ слайдаа ингээд хийчлээ. За 3 дахь слайдаа хийчлээ. За одоо энэ слайдыг хий 4 дахь слайдыг. За цагаан толгой гэдэг юм байна нээж. За энэ 35 үсэг гэдгийг устгах хэрэгтэй байна. За энийг ингэчээ. Тэгээд 6 оруулаад тий 6 мөн энэ яадаг гэсэн тий ингэж жаад маусныхаа барууныг дараад change гэдгээр солиод оруулчих болдог гэсэн тийм ээ. Нөгөө insert гэдгээс оруулахаас хялбархан ингээд
За шууд яг нөгөө юм чинь дахиж тайрна гэхгүй амар. За одоо 35 үсгийн англи гэсэн юу бичиж. За ангийн тулд мөн insert рүүгээ ороод нөгөө текст бичдэг шипээ сонгоод. За 35. За ингээд гараас контрол A 9-ийг дараад орчин. Тэгээ эндээс 28. За энийг цагаан өнгөтэй болгосон байна тийм ээ. Цагаан өнгөтэй. За энийг цагаан өнгөтэй болгохын тулд нэг юм дөрвөлжилсэн байна шүү дээ. Ингийн тулд энийгээ сонго. Ингээд текст баг. Тэгээд энд формат гэсэн табыг сонгоно. За эндээс шүү дээ. Энэ хараа. Энэ preset гэдэг нь харагдах байдал. Эндээс би энийг сонгоцсон. За тэгээд дүүргэлтийн өнгө нь болохоор цагаан өнгөтэй байна тийм. За 35 үсгийн англи маань болчлоо. Нэг жоохон дээшгээ. Багад 35 үсг гэдгийг жоохон дээшлүүлчих. За одоо энэ 3 энэ юу гин хий. Энэ оранж өнгөтэй, улбар шар өнгөтэй. За одоо нэг хувиллаа контролоо дараад. Тэгээд 13. За энэ жоохон богино байна тийм ээ. Жоохон богино болгочих. За одоо энэнийхээ өнгийг юу болох хэвээр. Улбар шар болгоо. За энэ текст нь болохоор цагаан байна тийм. Ингээд цагаан болгочихно. Энэ болохоор 18 байсан санагдчихэв тийм ээ. За үсэг гэдэг нь ганцаар үсэг гэдэг нь хар байна тийм үү? За энийг зөвхөн тусдан сэлэгтэлж байгаа ингэж байна. За жоохон багсгач ингэж. За одоо энийг хувилаа тавьчих. За хэд insert рүү орлоо. Эндээсээ. За хэд жоох өргөн болгочих. Нэг сонгоод shift-ийнх нь юу гэж жоох өргөн. Нөгөө чумын юуныхаа юу гэж жоох өргөн болгоод байгаа шүү. За ингээд. За энэ зургаа жоох нэвшлүүлээ бацгач. Энэ жоох том багтаж шүү. Жохон юу яа та. За шинээр ингээд оруулж итөө. Хуйлж болохгүй л энэ жоох алдаа гарсан юм билгүй. За шууд энийг бишээч дөө. За нэг юм хүн нарийн хэлбэртэй тэгээд шар өнгөтэй байна тийм ээ. За тэгэхээр энэ мөн формат дотроо л явж байгаа шүү дээ. Фил гэхээр дүүргэлт гэдгийг хэлсэн тийм ээ. Тэгээд шар өнгөөр сонголоо. Тэгээд хүрээгүй байна тийм үү? Хүрээгийн no line болгоно. За энэ эффект оролцсон байна. Эффектийн мөн энэ доотлын shape effect гэдэг рүү ороод preset гэдэг рүү ороод энэ эффектийг сонгоцсон. За одоо тэгээд текст бичээ. Insert гэдэг энэ текст гэдгийг ингэ бичээвч. За энэ өөрчилж штэ тийм ээ. Би та бүхэнд яг энэ юу хийх аргыг зааж өгөхгүй ингээд нэг хүчлээ хийгээд байгаа шүү. За одоо дахиад энийг ингээд хуйлчин ингээд хоошно. Ингээд хуйлчин. Тэгээд дараагийнхаа тэмдэг төсгийг хийхдээ мөн бас адилхан ингээд хувлаа тавьчихна. Тэгээд мөн энийгээ контролоо дараал ингээд хувлаад яваад байна шүү дээ тийм ээ. Энэ идэвчсэн учраас. За ингээд бүгдийг хийгээд дуусчихна гэсэн үг. За одоо ингэж чаад хэдвэр слайдыг хийхлээ. Үүлний зурагтай, үүлний хэлбэртэй энийг авчна, call out авч. За тэгээд жоохон багсгачих. Нэлийн дээр байна тийм ээ. Тэгээд энийгээ энэ нэг үний шиг ингээд чирээ заачна. Давч нэг байж дөө. Insert нэгийн топ бичлээ. За энэ шрифт нь хэдэн өндөртэй байгааг нь харчаа. За энэ 60 өндөртөө тэгээд юм байна те. Жоон сүдэртэй. За энэ хий. За тэгээд формат руу орж агаад эндээсээ хүрээтэй энийг сонгоцсон байна.
Энэ хараа мүлгэр дөрвөн өнцгөн мүлгэр байна тийм ээ. За энд ингээд татлаа. Энэ яг хэлбэртэй. За энэний гадна талын энэ хүрээгийн арилга энэ үл айн. За тэгээд энийг ягаад ийм бөмбөрдөө хэлбэртэй болохын тулд энэ хараа shape effects гэдэг рүү ороод хамгийн ихний энэ presets гэдгээс их сонгоод гэж байна. За энэ дээрээ нөгөө нэг text box аваад зөв. За ингээд слайдуудаа бэлтцсэн. За одоо аль хэсэгдийг бэлтгэх вэ? За энэ нэг юм үүлэн дээр хүүхдүүд байна тийм ээ. Үүлэн дээр үүлний хэлбэртэй. За тэгэхээр мөн л адилхан insert рүү орно. За эндээс энэ үүллийгээ сонгочихно. За ингэж байна тийм ээ. За энэ цаатлынх нь болохоор яг энэ цэнхэр юуны өнгөтэй ижилхэн байна. За ингийн тулд мэдээ хүрээгүй харагдаж байна тийм ээ. Хүрээгийн нөөл айн болгоно. Өнгийн нь болохоор дүүргэлтийн яг энэ өнгөтэй ижилхэн болох учраас нөгөө өнгөс оруулдаг юм байгаа шүү дээ. Fill гэдгээс ороод энэ eyedropper гэдгийг сонгоод энэ дээр нь тарчна. За ийм өнгөтэй болчлоо. Нэгээ дээш нь тавьчих. За одоо хүүхдүүдийнхээ зургийг оруулж ирээ. Insert. Зураг оруулаад ирээ. За одоо энийгээ тайрна үүлний хэлбэртэйгээр тайръя. Тэгэхээр мөн л нөгөө зураг тайрлал руу ороод crop үйл хана. Үүлний хэлбэртэй тайрлаа. Жижигхэн болголоо. Энэ дээрээ тавилаа. За ингээл энэ хийчихмээ. За одоо 35 найз гэдгийг хий. Insert text sheet би тарлаа. 35 найз. Хошин татчихъя. За одоо ингэчлээ. За одоо энийг ардлынх нь будчихна энэ text box. За дүүргэлтийн өнгийн шар өнгөтэй байх хэрэгтэй. За ингэж байна. За тэгээ энэний араар урсан байх хэрэгтэй. Дээр нь гараад байна тийм ээ. Тэгэхээр цаатлаар нь оруулахын тулд тухайн объектыг сонгож байгаа маусны баруунаа дараад энараа bring to цаагуур нь оруулах гэж байна тийм ээ. Send to back. Цаагуур нь оруулах гэж байна тийм ээ. За тэгэхээр энэ ингээд за ингээл энэ слайдаа ингээд бүтээчлээ. За дараагийн слайд нь юу вэ? За энэ слайдыг хий. Энэ гэж байна. За энийг дарчээ. За хүрийн уусаа цэнхэр өнгөтэй байгаа юм шиг байна. За тэгээд энэ нэг намирж байгаа юмыг бас оруулж ирээ. Insert. Тэр болохоор энэ юм шүү дээ. За ингээд оруулаад ирчээ. Энэ хүрээгүй байна. Тэгээ энэ цаавар нь орчихсон байна тийм ээ. Цаавар нь ороод за энийг жоохон сүүдэртүүлье. Тэгэхээр мөн л нөгөө формат руугаар энэ effect-ийг дөрвөөр энэ shadow гэж сүүдрүүлдэг байхгүй. Тэгээд энэ хажуу тийш энэ сүүдрийг сонгосон байна. Тэгээд энэ мөн бас за одоо энэ сүүдрийг бас за энийг ингээ хийчлээ. За одоо дараа нь ямар слайд үлдсэн бэ? За энэ слайд хийчихээ. Энэ яг түрүүнийхтэй ижилхэн арга нь бол яг ижилхэн зураг харуулаад тэгэхээр энийгээ зүгээр юу хийчих зөө биш. Хулээ тавьчих. Хийх арга нөгөө өмнөх юутэй яг ижилхэн гэсэн үг шүү дээ. За багш нэг юм харуулъя. За багш нөгөө юу яасан байгаа тий хичээл дээр үзүүлэн файл ашиглаад одоо видео хичээл бэлтгэхийн тулд одоо нэг юм 7 алхмын дагуу хийвэл илүү одоо хурдан хялбар хийх боломжтой байдаг гэдэг энэ хичээл дээр нь хэлж өгсөн байгаа тийм ээ. Мэдээж эхлээд бол за би нэг хичээлийнхаа төлөвлөгөө хичээлийнхаа үзүүлсэн файлыг нэг иймэрхүү байдлаар гаргана гэдэг чинь эхлээд төлөвлөжсөн байсан. Тэгээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу ингээд уялдуулаад энэ дизайн энтрээ болоод ингээд гаргачлаа. Тэгээд нөгөө 3 дугаар алхам дээр би одоо текст материалаас хэрэгтэй агуулгуудаа оруулчихсан. Тэгээд бас ингээд төлөвлөжсөн байгаа юм ерөөсөн. За яг хаана визуал элементүүд хаана юу явах вэ гэдэг төлөвлөгөөнийхаа дагуу бүх юмнуудаа ингээ оруулаад за тэгээд ярьж явах үедтэйгээ ингээд уялдуулаад бол хөдөлгөөнийг оруулдаг байгаа. Одоо энэ нарыг одоо би 4 дугаар алхмаа хийх гэж байна шүү дээ тийм ээ.
Энээр 4-р алхам. Сая болохоор бид нэр энэ 3-р алхамыг хийчихсэн. Ерөөсөө л агуулгуудаа бүгдийг нь оруулчихсан, зургнуудаа оруулчихсан тийм ээ. За одоо 4-р алхам дээр би сайжруулалт хийнэ. За сайжруулалт хийн гэдэг дээр яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо яг нөгөө нэг бидний хичээлийн агуулгыг ингээд тодтогож өгөх тэр нөгөө анимашн хөдөлгөөн тэгээд яг бид нэр тайлбарлаад ярьж явах үед ингээд уялдуулаад тэр хөдөлгөөн анимашныг оруулах тэр хэсгийг хийнэ. За одоо тэгэхээр 4-р алхмаа бүгдээрээ хийя.